Намайг Мөнгөнбаяр гэдэг. За Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8 дугаар засаг даргаар 20 оноос хойш ажиллаж байна. За ойрын жилүүд бол ер нь ганцууд тэгээ байгалийн давгчгүй хүчин зүйлүүд бол бас ойр орхон давтамжтай болдог боллоо. Ер нь энийг дагаад ч малчтын ахуй амьдралд бол маш их эсрэгөөр нөлөөлж байна. Ер нь бол өнгөрсөн өвлийн хувьд бол ер нь нэг засны зузаан бол ерөнхийдөө нэг 40-60 санч ч юм уу. Тэгээд зас маань гатуураад доороо мөс тогтчихсон. Тэгээд ухангууд ингээд доороо мөстэй. За тэгээд малчны готонд бол ингээд айлууд бол өвлжөөгөө бэлтгээд бас нэг метр гарантай 2 метртэй том гашаанууд барьсан боловч тэр гашааг ингээд одоо засаар илтсэн. Нийтдээ нэг баруун урт 360 гаруй мянган мал тоололдог байсан бол энэ жилийн хувьд бол нэг 160 гаруй мянган мал тооллуулаад нийт малынхаа одоо бид нэр бас 63% бол малчт маань энэ зуланд бол алдсан байна. Өмнөх жилүүд бол хөдөөгөр ингээ явж байхад бол айл болгон л одоо хүнтэй байсан бол одоогийн нөхцөл байдал бол нэг 5 гот ч юм уу 10 гот дундаа хоноо нийлүүлж хариулдаг болчихч. Тэгэл бус нь аймгийн төв рүү ордог. Үлцээд нэг 5 10 хоногор ээлжиж малаа малдаг болсон. Тийм цөөхөн малтай болсон. За тэгээд ер нь малчтаа одоо аймгийн төв рүү орох, аймгийн төвөөс гот руу нөх асуудлууд бол маш ихээр нэмэгдсэн байна. 8 дугаагийн хувьд бол өмнөх жил бас нэг 700 гаруй малчин өрхтэй байсан бол энэ жилийн хувьд бас нэг 600 гаруй малчин өрхөл малаа тоолуулж байна. Ер нь бол цаашд энэ байгалийн гамшигт аюулт үзэгдлүүдийн давтамж нэмэгдээд байх тусам бол ер нь малчтын аймгийн төв рүү орох тийм ээ. Одоо хөдөөд малчин гэдэг айл маллах улсуудын тоо сорниол өсөв. Ер нь бол энэ байгаль цаг уурын гинтийн аюулт үзэгдлүүд бас ерөнхийдөө энэ уул уурхайтай холбогдож байж магадгүй бас ерөнхийдөө зөв байгаль технологитэйгээ иргэдийн зүй зохисгүй харилцаа. Ер нь ингээ байгальтай буруу харьцнаас болж хамгийн их хохирол амсч байгаа одоо энэ хөдөөний малчин иргэдэл ер нь ингээд хамгийн ихээр хохирж байна уу даа л гэж ер нь харагдаж байна. За бидтэй хувьд бол баруун урт сумын зүгээс бол нийтдээ бас хавар намрын цагт бол бас малчтаараа бол явдаг. За намрын хувьд бол бид өвлжилтийн бэлэн байдлыг малчтаараа бэлтгүүлэх. За энэ өвөл бол бас нэг цаг агаарын хувьд бол ийм болох нь байх шүүгээд 9 сараас эхлээд ер нь 2-3 хэсэг болж баруун уртынхаа малчин ирд суурьудаараа бол бидний хувьд бол бас тойрч явдаг байгаа. Баруун урт сумын хэмжээний малчин өрхүүдийн буцны дугаараар нь одоо энэ цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг ер нь хөргүүлдэг. Аймгийнхаа цаг уурын байгууллага руу ер нь жилдээ нэг малчин иргэдийнхээ уцны дугаарыг өгөөд тэндээсээ нөгөө нэг одоо энэ баруун урт суманд юм уу ийм нутгаар ингэж энэ зас орхон тэзээ зас орох юм байна. Ийм аюулт үзэгдлүүд болох нь гэдэг мэдээллийг бол бидэд бас иргэдийнхээ уцанд нь бол мессежээр хөргүүлдэг. Ер нь малчтынхаа малын таваарлаг байдлыг илүү дэмжиж өгье гэдэг утгаас баруун урт сумаас бол одоо махны чиглэлийн өхөр ч юм уу махны чиглэлийн бухаа тэгээд хуцыг дээгэл ер нь баруун урт сумын дээр бол нийлүүлж эхэлж байна. Тэгээ ер нь малчд бас нэг малаан таваарлаг байлгая илүү нэг малынхаа тоонд биш малынхаа чанарт анхаарай гэсэн иймэрхүү бодлогыг малчд бол барьж байна. Хоршоолох хөдөлгөөнүүдийг бас малчд бол нэмэгдүүлж эхэлж байна. Өөрөөсөө нэг бүлэг болоод ай сахалдороо нийлээд бас хоршоо байгуулж хамтарч ажиллаж байна. Ойр бүл байдаг бүлээрээ хамтран бууж байна. Тэгээд ерөнхийдөө цаашдын энэ байгалийн цаг уурыг давахын тулд ер нь хамтаараа байх хэрэгтэй юм байна. Өвлийн одоо нөхцөл бэлтгэл ажлыг сайн чамбааруулан хангах хэрэгтэй юм байна гэдэг дээр бол малчд ер нь санал нэгдээд ажиллаж байна да. Дасан зохицъя, даван туулъя.